Та бэлнээр 10 сая төгрөг эсвэл 1 биткойн хоёрын алийг сонгох вэ? 1 биткойн. 1 биткойн. 10 сая төгрөг сон. 1 биткойн. Биткойн гэж юу вэ? Интернет сүлжээ бий болсноор бид нар хоромхон хугацаанд мэдээллийг солилцох боломжтой болсон шүү дээ. Тэгвэл биткойныг үндэслэгчид яг интернет шиг цахим төлбөр тооцооны дэд бүтцийг бий болгож чадсанаар интернетээр имэйл, чат хэлгээтэйгээ адилхан биткойныг сүлжээгээр хоромхон хугацаанд шилжүүлэх хийх боломжтой болсон байна. Биткойн нь яг л евро, доллар гэх мэт бусад валюттай адилхан төлбөр тооцоо хийх зорилттой дижитал валют хэдий ч түүнийг ажилуулж байгаа арын технологи нь яг шилжүүлэгчээс хүлээн авагч руу ямар нэгэн банк санхүүгийн байгууллагаар дамжихгүйгээр шууд гүйлгээ хийгдэх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Биткойныг альва нэг улсын засгийн газар, төв банк болон байгууллагаас удирдах гаргадаггүй. Хэрвээ танд интернет л байгаа бол та дэлхийн хаан ч байсан мөнгө шилжүүлж хүлээн авах боломжтой. Яг өнөөдрийн үнэлгээгээр биткойн 18.8 мянган доллар буюу 65 орчим сая төгрөгтэй тэнцэж байна. Тэгэхээр та 10 сая төгрөгийг сонгох уу, 65 сая төгрөгийг сонгох уу?